Амар амгалан байцгаана уу? За энэ удаад хараад картаараа та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. За 3 карт илгээ тавьчихсан байна. Өнөөдөр сайхан шинэ картуудаа гаргаад энэ уншлагыг хийх болсондоо бас маш их баярлаад байж байна. За 1-р карт болохоор 7-гийн аяг гарч ирсэн байна. За энэ 1-р бүлгийнхэн маань энэ таротараа уншина гэсэн үг. Ер нь бол гоё муурны зураглалтай энэ сайхан картуудаараа уншнаа гэж шийдсэн байна. Гэхдээ нэг асуулттай. Таны сүнсний зорилго юу вэ гэдэг энэ л асуултаар ер нь бол уншия гэж шийдсэн байна. За 2-р карт нь болохоор 2-ын саваа гарч ирсэн байна. Энэ карт маань бас энэ сайхан карт авсан байна. Тэгээд энэ картуудаараа ер нь уншиж өгнө гэж шийдсэн байх шүү. За 3-дугаарх нь Six of Pentacles 6-гийн зоос гарч ирсэн байна. За энэ карт нь болохоор бас цоошин карт авсан байна. Ийм сайхан зураглалтай энэ гоё картаар уншия гэж шийдсэн байна. За та бүхэн маань картаа хараад хамгийн түрүүнд нүдэнд аль карт нь тусч гин тэр мэдрэмжээрээ сонголтоо хийхэд болно гэсэн үг. За 1-р бүлгийн reading-тэй тавтай морилно. Та бүхний сонгосон карт маань 7-гийн аяг гарч ирсэн. Тэгэхээр энэ 1-р бүлгийнхнийг хараад хахаар ер нь энэ сүнснийхээ зорилго тал дээр ер нь их сонголтууд маш их гараад ирчихсэн. Яг алийг сонгохоо мэдэхгүй байгаа. Энэ сонголтоос нь эхэлж уншия гэж бодлоо. Тэгээд яг аль нь миний сонголт вэ гэдэг дээр маш их эргэл зүйтэй байгаа хүмүүс харагдаад байна. Ер нь бол алийг нь сонгох вэ? Нэг бол амтантай болох уу гэдэг ч юм уу, нэг бол байшинтай болъё, нэг бол мөнгөтэй болъё, нэг бол ингээд аялалд явъя гэдэг ч юм уу, янз бүрийн байдлаар айгүй олон сонголттой байгаад байгаа хүмүүс харагдаад байна. Тэгэхээр энэ 1-р бүлгийнхнийг хараад хахаар зэрэг нэг зүйлийг сонгох юм бол энэ олон зүйл бодож мэдрэмжээр чинь магадгүй ингээд орж ирээд байсан байж магадгүй. Гэхдээ энэ олон бодлуудаа цэгцлэх хэрэгтэй байна. Олон бодлуудаасаа болоод төрөлтцэн яваад байна. Тэгэхээр өөртөөгөө ингээд дотгошоо өнгийгөөд өөрийнхөө яг юу хийх ёстой билээ гэдэг дээрээ маш сайн анализ хийж бодох шаардлагатай цаг үе нь бас ирчээд байна л да. Тийм болох дээрээ ийм олон зүйлийг бодож хэдийн мэдрэмжээр чинь ингээд өөрийгөө олон зүйл төвлөрөөд ингэжсэний оронд өөртөө нэг амралт гаргаад өөрлөгөө ингээд өндих юм бол маш сайхан хардаа нэг сонголт хийх юм бол эрвээхий харагдаад байгаа байхгүй юу? Та бүхэн дотроосоо өөрсдөө ингээд сонгож чадах юм бол эрвээхий шиг бүр ингээд агуулданаасаа эрвээхий болж ингээд дэлгэрхээр ийм гоё үйл явдал болохоор харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхний сонголтын карт дээр болохоор ер нь маш олон зүйл дээр их сонголт харагдаад байна. Мэдрэмжээр чинь маш их сонголтууд орж ирээд байгаа. Энийг хийчихвэл болох юм болов, тэрийг хийчихвэл болох юм болов гэдэг ч юм уу. Аль эсвэл олон зүйл дээр ингээд яваад байгаа. Тэгээд юурээсээ нэг төвлөрч чадахгүй байгаад байгаа. Тиймэрхүү байдалтай бас байж байна л доо. За дөнгөж хажууханд нь ингээд 4-ийн аяг гараад ирсэн. Тэгэхээр яг үннийг хэлэхэд 2 карт ингээд бүгдээрээ ингээд ер нь аягны картууд ингээд дээд талд нь гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр 1-р бүлгийнхэн маань мэдрэмжээ ер нь их сонсож бас төдийлнэ чадахгүй байгаа. Тиймэрхүү хүмүүс харагдаад байна. Өөртөө маш эргэлзээтэй байна, итгэлгүй байна. За энэ миний хийж чаддаг юм гэж юу аах вэ гэдэг ч юм уу, иймэрхүү байдлаар өөрсдөө маш их үгүйсгээд байгаа, энергитэй харагдаад байна. Тийм учраас ер нь энэ мэдрэмжээ өөрлөгөө ингээд өндихгүй болох тэр угаасаа өөрийгөө сонсохгүй байх нь аргагүй байдаг л да. Тэгээд дөнгөж хажууханд нь ингээд 5-ын аяг бас гараад ирсэн.
Тэгэхээр энэ мууруудыг харахаар зэрэг энэ дээр цагаан алагтай муур харагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр бас маш их үгүйсгээд байгаа. Өөрийнхөө хийх чадвараа бас дутуу үнэлээд өөрийгөө би чадахгүй дээ гэсэн маш их мэдрэмж надад бол санагдаад байна л да. Тийм учраас ийм олон сонголт байгаа болохоор өөрийнхөө яг юу хийх ёстойг бас төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Өөрийнхөө дотгошоо бас өнгөж чадахгүй байгаа. Тиймэрхүү байдалтай байгаа учраас сонголтууд толгой нь жоохон эргэжчихсэн мэдрэмжээ сонсож чадахгүй байгаа. Өөртөө итгэлгүй байгаа. Иймэрхүү хүмүүс байна. Тэгээд заримдаа болвол ингээд маш хар бараан сэтгэл зүй дотор нь маш хар бараан болчдөг. Тэгээд тэрнээсээ болоод маш их гунигалдаг, болохгүй яг ингээд болж байгаа зүйл нь байгаа ч хэдий өөрсдөө тэр байгаа зүйлсээ бодохгүйгээр болохгүй байгаа зүйл рүүгээ хитрхи их төвлөрөөд байгаа иймэрхүү байдлууд маш их ажиглагдаад байна. Тийм учраас тэр болохгүй зүйл рүүгээ маш их энерги зарцуулж өөрсдөө тэр хар бараан зүйл рүү маш их оруулаад байгаа тиймэрхүү энергитэй харагдаад байна. Тэгэхээр таны энэ одоогийн сүнсний зорилго чинь бол төдийлөн та бүхэн маань олж чадахгүй байгаа. Магадгүй яг өөрлөгөө ерөөсөө өндөж чадаагүй байгаа. Иймэрхүү хүмүүс байгаад байна л да. Тэгээд сүнснийхаа зорилгоор би яг юу хийх ёстой вэ гэдгээ төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Тиймэрхүү хүмүүс байна. Хэрвээ та бүхэн ингээд дотгошоо хөнгөх юм бол энэ нэг зүйлийг сонгочих юм бол энэ эрвэхийг сонгочих юм бол та бүхэнд маш хурдцтайгаар ингээд 3 сардаа одоо ингээд 4 сар гарахт ч юм уу ямар нэг байдлаар ямар ч байсан та бүхэнд гарч ирэхээр байгаа байхгүй юу? Та бүхэн дотгошоо өнгөх хэрэгтэй үе нь ирчээд байна гэж хэлсэн те. За тэгээд энэ Devil карт маань гарч ирлээ. Хит их хар бараан зүйлс рүү их төвлөрөөд байгаа. Бас энерги харагдаад байна. Ямар нэг донтолт бас айгүйх байгаад байна. Тийм учраас өөрлөгөө ер нь өндөж чадахгүй байгаа. Тиймэрхүү энергиуд харагдаад байна. Хитрхи их хар бараан зүйлс рүүгээ ингээд бодсноосоо болоод энэ нүд чинь дандаа нүдний чинь харц хүртэл ингээд дандаа ингээд муу зүйлийг ингээд боддог, төвлөрдөг, хардаг байрын тийм харагдаад байгаа байхгүй юу? Энийгээ барах энэ муухай хар бараан бодлуудаа болвол ингээд бараан зүйл рүү хитрхи төвлөрснөөсөө болоод өөрсдөө донтолт руугаа их хитрхи явчихсан тийм хүмүүс харагдаад байна л да. Хэдий тийм ажил төрөл хийгээд ингээд яваад байгаа ч гэсэндээ төдийлөн амьдралд нь бас нэг сайн сайхан зүйлс харагдаж өгөхгүй. Тэгээ би одоо яах ёстой бэ? Би одоо хийх юм уулын хийгээл яваад байгаа. Би ингээд ажил төрлөө хийгээ яваад байгаа. Надаас одоо юу хүсэж байгаа юм болоо гэсэн нэг тиймэрхүү энергиуд бас надад сонсогдож мэдрэгдээд байна л да. Тэгэхээр ингээд ер нь ингээд толгойн эргэцэн яваад байгаа шүү дээ. Олон сонголттой болчихсон. Тэгээд өөрсдөө төдийлөн өөрийнхөө тийм гоё итгэл үнэмшлээ ер нь төдийлөн сайн мэдэж чадахгүй нь улмаас ингээд хар бараан зүйл рүү хит их төвлөрөөд яваад байгаа тийм энергитэй хүмүүс харагдаад байна. Хит их донтолт руугаа орцсон хүмүүс маань өөрсдөө сонголтыг дотоод руугаа өнгөж чадахгүйгээр ингээ хар бараантайгаа зуралдаад байгаа иймэрхүү байдалтай. Тэгээд үр шимээ бас төдийлөн сайн бас харж чадахгүй байгаа тиймэрхүү энерги харагдаад байна. За дөнгөж хажууханд нь Lovers карт гарч ирлээ. Тэгэхээр зэрэг энэ маань та бүхэн нэг болвол энэ хайр дурлалын харилцаан дээр хитрхи их хайртай хүнтэй байх ёстой. Би ганцаараа байж чадахгүй байна гэдгээр хит их төвлөрсөн хүмүүс харагдаад байна л да. Тэгэхээр зэрэг энэ Lovers карт маань өөрлөгөө нэг сонголтыг хийчих юм бол энэ донтолтоосоо ангижрах хэрэгтэй байна. Дотгошоо өнгөх хэрэгтэй байна. Тэгж чадах юм бол маш сайхан ирээдүйн тийм гоё хантайгаа хайртай хүнтэйгээ уулзрахаар бүх зүйл нь ингээд цагаан өөрийнхөө нөгөө нэг soul mate гэж ярьдаг. Заяаныхаа хантайгаа уулзрахаар байгаад байгаа байхгүй юу? Тэгээд дөрвийн тоочин болвол ингээд
бүр ингээд баган шиг ингээд тулгууртай тийм гоё халамж инхрээл таны юу дотроос чинь тэр дотоод хүн гэж ярьдаг таны дотроос чинь ямар хүнийг хүсдгийг та бүхэн дотроосоо олохоор байна. Тийм учраас та бүхэн маань ингээд өөрийнхөө тэр дотоод чанар дуугаа ер нь энэ сүнсний зориг өөрийнхөө яг юун дээр би илүү их аз жаргал мэдэрдэг, юун дээр илүү их төвлөрөөл, илүү сайн сайхан бүхнийг хүртэхээр байна гэдгийг өөрсдөөсөө олохоор байгаа хгүй юу. Тэгэхээр ингээд заяаны хань чинь эсвэл ажил төрлийн чинь гоё бат бөх тийм гоё хамтрагч гарч ирэхээр ийм сайхан картууд уулан гараад ирсэн байна л да. Тэгээд саяны зөвлөгөөнүүдийг маш сайн сонссон байх гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн маань өөрсдийнхөө тэр сүнсний зорилго руугаа илүү их төвлөрснөөрөө өөрийнхөө дотоод сэтгэл зүйг ер нь ухаж ойлгох нь зүйтэй байна. Тэгэж өөртөөгөө нэгдэж чадсанараа ийм сайхан нэг сонголтыг олоод ийм гоё түшиг тулгууртай ажил төрөл ч юм уу хамтрал ч юм уу нэг нөгөө байдлаараа ийм гоё заяаныхаа хантайгаа бас учрахаар байна л да. Тэгэхээр та бүхэн маань дотоод цэвэрлэгээ хийх нь маш их зүйтэй байна гэж хэлмээр байна. За эцэст нь тэгээд хэлэхэд бол нэгдүгээр бүлгийнхэн маань би ингээ 30 хоногийн дотоод аяллыг ингээд тарот картаараа унших, тэгээ дотоод хүүхдийн шарах эдгэх тийм сайхан сургалтаа нээсэн байна. Шинэ сарнаар эхлэх 30 хоногийн аялалд нэгдэхийг хүсвэл та бүхэн маань холбогдох линкээр ороод ирж болно шүү. За тэгээд нэгдүгээр бүлгийнхэндээ сүнсний зорилгод нь амжилт хүсье. За хоёрдугаар бүлгийнхэн нэрээдэнгдээ тавтаа морилно. За та бүхний сонгосон карт маань Two of Wands 2-ын саваа сонгосон байна. За хоёрдугаар бүлгийнхний одоогийн таны сүнсний зорилго бол ер нь бол аялах, судалгаа хийх, ямар нэг байдлаар өөрийнхөө дуртай тэр сайхан зүйлийг судлаж мэдэж аялаж зугаалах иймэрхүү байдлаар картыг сонгосон байна л да. Тийм учраас ер нь бол сүнсний зорилгоо олохын тулд аялаж зугаалах нь хамгийн зүйтэй юм байна. Тэгээд дэлхийгээр аялах ч юм уу ямар нэг байдлаар ажиглалт хийж аялаж зугаалах үедээ ажиглаж ингэж байх юм бол таны энэ сүнс чинь бас маш их баярлахаар баясгаар харагдаад байгаа байхгүй юу? Энд чинь бас сүнсээ олоход таны зорилгоо олоход чинь маш их дөхөн болохоор харагдаад байна. Тэгэд энэ хоёрдугаар бүлгийнх нь маань ер нь их судалгаа, шинжилгээ төрлийн хийдэг төрлийн хүмүүс байж магадгүй харагдаад байгаа байхгүй юу? Ажил төрлөө гоё судалдаг. Тэгээд хаашаа аялах уу гэдгээ бас судлаж угаасаа хүний амьдралд судалгаа маш их хэрэгтэй гэдгийг угаасаа мэднэ л дээ. Тийм учраас өөрийнхөө дотоод мөн чанарыг олохын тулд ер нь бол судалгаа, өөрийн тэр эрч хүч олохын тулд ер нь бол аялаж зугаалах, төлөвлөгөө гаргах, судалгаа шинжилгээ хийх энэ бүхэн дээр таны энэ дотоод сүнс чинь маш их дуртай байрын тийм харагдаж байна. За дөнгөж хажууханд нь Trio Pentacles уруу хараа гарч ирлээ. За ер нь бол цаашдаа та ингээд судлаад энэ сайхан төлөвлөгөөгөө гаргасны дараа таны хийж бүтээх зүйл чинь ингээд бодит амьдрал дээр ер нь гарч ирэхээр ер нь тэгээд өөртөө маш их ихтэй та бүхэн маань ингээ гараараа юмыг бас их бүтээдэг төрлийн хүмүүс харагдаад байгаа байхгүй юу? Нэг бол зурдаг, ойдог, хатгадаг, нэг бол төлөвлөгөө боловсруулдаг, ажлын тэр төлөвлөгөө гаргаж практик дээр айгүй тийм ажиллаж чадсанараа ингээд гурвын зоос шиг ингээд айгүй тийм өргөжинд хэлэхээр тиймэрхүү байдалтай харагдаад байгаа байхгүй юу? Тэгтээ өөрийнхөө тэр дотоод мөн чанарыг олж чадсанараа та бүхэн маань энийг нэх бүрэн боломжтой байна. Өөрийгөө сонсох хэрэгтэй. Ямар хүмүүстэй нөхөрлөж цаашдаа би энэ уран бүтээлээ миний энэ хийх чадвараа хийж өргөжүүлэх билээ гэдэг дээрээ өөртөө итгэж
амьдрал дээрээ ингээд хийх нь маш их гоё зөв зүйтэй харагдчихээн л та. Тэгээд хажууд нь энэ Peja Cups гарч ирлээ. Тэгэхээр магадгүй энэ бүхэн чинь амьдралдаа үнэхээр ил гарч ирээгүй харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хараахан ингээд та бүхний амьдралд гарч ирээгүй байна л да. Гэхдээ энэ болох дээр ямар ч байсан та бүхний өөрийгөө ингээд судлаад аялал зугаалаад ингээд төлөвлөгөө бүгдийг гаргаад ингээд явсныхаа эц сүүлдээ та бүхний энэ өөрийн чинь эрч хүчээр, өөрийн чинь зүүн совнгаар ямар нэг байдлаар дотоод хүч чадлаас чинь та бүхний ингээд мэдрэмжээр чинь орж ирэхээр байгаа байхгүй юу? Тэгэхээр хараахан одоохондоо ингээд гарч ирээгүй байгаа ч гэсэндээ ер нь бол цаашдаа гарч ирэхээр харагдчихээн. Тийм учраас та бүхэн өөрийнхөө тэр дотоод ертөнц рүүгээ, өөрийнхөө тэр гол мессеж рүү анхаарах нь их зүйтэй байна. Тэгээд энэ Ten of Swords гарч ирлээ. Тэгэхээр зэрэг энэ оюуны хүч чадал потенциал маш их өндөртэй хүмүүс байна. Маш их урлаг айгүй хийж чаддаг. Урлагаар одоо өөрсдөө зурж арт ч юм уу ингээд зурх авьяастай, ойдл хийх авьяастай. Ямар ч байсан оюуны потенциалаар бас ингээд маш сайн ажилуулад төлөвлөгөө, дүн шинжилгээ хийж чадах тийм гоё хүмүүс харагдаад байгаа байхгүй юу? Та бүхний чинь сүнсний зорилго болвол ер нь бол маш гоё тийм арт, зохион бүтээх, ойдл хийх, ямар ч байсан бусдтай ингээд хамтарч ярилцах төрлийн тийм гоё мессеж гарч ирсэн байна л да. Тэгэхээр энэ бүхэн дээрээ ер нь ингээд ажиллаад ингэх юм бол 3-ын саваа дээр юу Pentacles шиг цаашдаа гоё үр өгөөжтэй байхаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо ингээд 10-ын сэлэн болоод ер нь ингээд төлөвлөгөө маш их зүйлийг боддог. Маш их зүйлийг толгой тархиндаа боддог. Гэхдээ болвол тархиндаа бодсон зүйлээ та бүхэн хэрэгжүүлж чаддаг ийм гоё хүмүүс гарч иж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань та бүхний сүнсний зорилго чинь ингэ сайхан аялаж төлөвлөгөө гаргаж ингэснээрээ та бүхэн хийж чаддаг төрлийн харагдаж байна. Judgment гарч ирлээ. Энэ бол том аркана гараад ирсэн. Тэгэхээр та бүхний дотроос ямар ч байсан өөрсдөө шүүхгүйгээр хийх ёстой юм аа гэдгийг харуулад байна. Өөрийн ч дотроос тэр ингээд та бүхний хийж чадах өөртөөгөө тэр итгэл найдвараа маш гоё олох зүйтэй байна. Дотоод ертөнцөөсөө ер нь олж авах нь их зүйтэй харагдаад байна. Тэгж чадсанараа та бүхэн маань илүү их өөртөө итгэлтэй болж бусдад ингээд манлайлах тэр гоё чадварууд чинь нээгдэхээр харагдаад байна. Тэгээ хажууд нь бас Queen of Cups гарч ирлээ. Аягны хатан гарч ирсэн гэхээр та бүхэн үнэхээр л ингээд гараараа янз бүрийн бүтээж чадах тийм их аяг арт зураг ч юм уу ямар нэг байдлаараа оюуны потенциал тэр бүтээлч энерги маш их давмгаа санагдаад байгаа байхгүй юу? Энэ гурвын энерги бол бас бүтээлч яадаг. Тийм учраас зурх ч юм уу, оёх ч юм уу, ямар ч байсан төлөвлөгөө гаргах ч юм уу, оюуны потенциалаар тэр бүхнийг амьдралдаа ингээ бүтээж чадах, өөрийнхөө дээр дотоод мөн чанартайгаа холбогдож чадсанараа энэ бүхнийг нээж чадах, магадгүй нээж чадсан хүмүүс байгаа болвол удахгүй та бүхний төлөвлөгөөний чинь дагуу ийм гоё хамтрал гарч ирэхээр хараахан гарч ирээгүй ч гэсэндээ ер нь бол та бүхний дотор бол ингээ бүрээ чинь бүр үлээгээд байгаа. Тийм учраас дотоод ертөнцтэй. Гэхдээ энэ маань уруу хараа гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр шудраг ёсны карт маань та бүхний дотроос ингээд хийх ёстой юм чинь ингээд олж өхийн тулд ингээд бөмбөрдөд байгаа. Тийм учраас дотоод ертөнцөө маш гоё сонсороо гэж хэлмээр байна. Тэгээд маш гоё урлаглаг төрлийн тийм гоё хүмүүс байна л да. Бүтээлч айгу тийм зоримог шийдэмгий тийм байрын хүмүүс байгаад байгаа харагдаад байна. Оюунаараа гараараа бүтээж чадах тийм гоё энергитэй хүмүүс байна. Тэгэхээр сүнсний чинь зорилго болвол ерөнхийдөө хилээд өгчлөө. Хэрвээ та бүхэн маань энэ уншлага ингээд таны дотоод сэтгэлд хүрсэн болвол би шинэ сарнаар эхлэх 30 хоногийн
дотоод аялал сургалт нээсэн байгаа. Та бүхэн нэгдхийг хүсвэл холбогдох линкт байршуулах болно. Энэ чат хэсгээр ороод ирээрэй гэж хэлмээр байна. Хэрвээ та бүхэнд энэ уншлага сайхан таарсан бол энэ дээр анхаарал аваарай гэж бас хэлмээр байна. Баярлалаа. За 3 дугаар бүлгийн ирээдүйдээ тавтай морилно. За 3 дугаар бүлгийн сүнсний зорилго нь юу вэ гэдэг нэг л асуулт асуусан байна. За та бүхний сонгосон Six of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр 3 дугаар бүлгийн сонгосон хүмүүс маань ер нь бол тэнцвэр маш их хэрэгтэй харагдаад байна. Ямар нэг байдлаар тэнцвэртэй байдал харилцаан дээр ямар ч ажлын харилцаа байж болно, өөртөөгөө харилцах харилцаа байж болно, гэр бүлийн харилцаа байж болно. Ямар нэг байдал дээр сүнсний зорилго нь ер нь та бүхний нийт энергиудынхаа хувьд тэнцвэр маш их чухал байх нэ. Тэгээд өөрийнхөө дотоод хүнийг сонсох хэрэгтэй байна. Өөрийнхөө тэр хийж чаддаг зүйлсийг олж мэдэх нь их шаардлагатай байна. Бас магадгүй та бүхэн ингээд буян гişгээ хурааж чадсан болвол энэ сайхан сүнслэг амьдралаар буян гişгээ хурааж чадсан бол бусдад өглөг өгөх ч юм уу нэг болвол ямар нэг байдлаар амьдралынхаа шаардлага хүсэл шаардлага нийцсэн үр төлбөр тавих ч юм уу, банк санхугаас мөнгө зээлэх ч юм уу, энэ бүхэн нь бол хамгийн нэгдүгээрт нээлттэй харагдаж байна л да. Тэгээд ер нь бол тэнцвэртэй байдал маш их чухал харагдаж байна. Тэгэж чадсанараа ер нь бол та бүхний маань сүнснийх нь дотоод чанар, мөн чанар чинь илүү гоё тэнцвэртэй явж, илүү өсөлт хөгжил нь нэмэгдэж байдаг хүмүүс харагдаад байна. За дөнгөж хажууханд Knight of Cups гарч ирсэн. Тэгэхээр маш гоё ингээд 3 дугаар бүлгийнхэн маань сэтгэл санаа маш гоё өөдрөг байна. Би өөрөөрөө ингээд бахархаад байж байгаа. Би ингээд ийм зүйлийг хийж чадсан да. Би үнэхээр сайхан байна. Өөрийнхөө хийсэн зүйлдээ бахархаж байна гэдэг хүмүүс бас байгаад байна. Тэгээд энэ бүхэн дээрээ баярлаа, догтлоод иймэрхүү байдалтай. Тийм учраас та бүхэн маань маш сайхан тайван сайхан байдалтай ер нь бол арай л бас нөгөө аз жаргалыг ингээд дотроосоо бас гоё мэдрээд байгаа. Магадгүй энэ 3 дугаар бүлгийнхэн маань 2 гэж орж ирээд ах юм. Магадгүй 2-ыг бас сонсоод үзээрэй. 3 дугаар бүлгийнхэн маань ер нь өөрөөрөө маш их зүйлийг бас хийж бүтээсэн. Тэн дээр бас их баяртай. Дотоод сэтгэл нь бас маш гоё амар амгалан тайван байдалтай байгаад байгаа хүмүүс харагдаад байна. Зарим нэг талаараа хүмүүс маань ер нь олон зүйлийг өөрийнхөө тэр хийж байсан ажил төрөл ч юм уу, эсвэл гэр бүлийн харилцаа ч юм уу, ямар нэг байдлаар ямар нэг зүйлийг дуусгар болгоод ингээд явж байгаа харагдаж байна л та. Энэ дээр болох тэр аяга 9 аяга, энэ дээр 8 аяга гараад ирсэн. Одоо ингээд өөрийнхөө амьдралдаа хийж бүтээгээд нэг хүнтэйгээ амьдраад явж байгаа сүулдээ ерөөсөө ингээд таны дотоод сэтгэлдээ чинь ингээд нийцэхгүй болоод ирэх дээр ер нь энэ амьдрал болохгүй, цаашаа үргэлжлэхгүй юм байна гэдэг дээр тэгээд болохгүй байсан харилцаагаа ерөнхийдөө одоо би ингээд цаашаа үргэлжлүүлж чадахгүй нэ гэдэг дээр ирээд ингээд гэр бүлээсээ ингээд хоёр тал руу болж байгаа салах шийдвэр ч юм уу, эсвэл ажил төрөл ч юм уу, ямар нэг байдлаар өөрийнхөө дотоод мөн чанартай нийцэхгүй учраас ингээд тавьж явж байгаа, өөрөө бол шууд ингээд явж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүн нь болох дээр магадгүй эмгтээчүүд маань маш их зүйлийг бодож төлөвлөөд маш их удаанаар төвчж хүлээж байсан. Тэгсэн чинь тэр бүхэн юусоо нэг л санснаар нь болохгүй байгаад байгаа болох дээр тэр бүхнийг орхиод ингээд явж байгаа байдалтай харагдаад байна. Энэ бол бас зөв нэг талаараа зөв шийдвэр байж байгаа харагдаж байгаа байхгүй юу?
Хэдий та маш их гүрээгээд, төвчээд, хүлээгээд ингээд аж бас болохгүй. Угаасаа таны сүнсний зорилгонд чинь энэ бүхэн нийцэхгүй учраас та зөв замыг шийдээд хэдий тод ингээд амьдрал чинь ингээд бүрхэг бараан болсон ч гэсэнтэй та зөрөгтэй шийдвэр гаргаад ингээд явж байгаа шийдвэрийг гаргаж байгаа хүмүүс бас харагдаад байна. Энд дээр би хэлсэн шүү дээ 3 дугаар бүлгийнхэн маань сүнслэг байрын хүмүүс бас харагдаад байгаа байхгүй юу? Бясалгал хийдэг иймэрхүү хүмүүс харагдаад байгаа. За дараагийн юун дээр Hermit гарч ирлээ. Тэгэхээр та бүхэн маань үнэхээр ингээд суралцаад ингээд сүнслэг замыг маш их суралцаад, судлаад ингээд явж байгаа. Зарим нэг хүмүүс нь зарим нь бол энэ сүнслэг амьдралыг судлах шаардлагатай, судлах үеийн нэрчгсэн ертөнцөөс угаасаа ингээд гариг ертөнцөөс бүх юм ингээд өөрчлөлт шинжилт явагдаад байгаа учраас зарим нэг хүмүүсийн дотоод мөн чанар дээр суралцах ёстой цаг үе нь ирчээд байгаа. Иймэрхүү байдалтай харагдаад байгаа байхгүй юу? Сүнсний зорилгоо ойлгох хэрэгтэй, сурж эхлэх хэрэгтэй, багш хэрэгтэй байна. Та бүхэнд дотоод руугаа өнгийг шаардлагатай зарим талаараа энэ сүнснийхээ амьдралыг маш гоё ингээд мэдлэг боловсрал болгоод ингээд төгсөж яваа харагдаж байгаа ийм хүмүүс бас харагдаад байна. Тэр хүмүүс нь маань ингээд 80 Пентакос шиг өөрийнхөө бүхий л дотоод ертөнцөө уншаад ойлгоод ер нь бол өөрийнхөө амьдралыг ингээд өөрийн потенциалаараа мэдрэмжээрээ ингээ бүтээгээд явж байгаа үржил шимээ хүртээд хараад ингээ сонсоод байж байгаа иймэрхүү хүмүүс бас харагдаад байна. Олон энергиуд харагдаад байгаа хгүй юу? Маш гайхалтай. Тэгээд тийм учраас хажууд нь ингээ King of Wands гарч ирлээ. Тэгж чадсанараа та бүхэн маань магадгүй ингээд сүнсний зорилгоо сонсоод явж чадсан хүмүүс маань өөрөөрөө бахархах нь байна. Өөрийнхөө бүр дотоод тэр хүч чадлаа өөрөө мэдрэхээр байгаад байна. Би ийм эрэгтэй эмэгтэй гэлтгүй суралцж чадсанараа хааны энерги дээр очиж өөрийнхөө тэр бүх хийж чадсан юмараа бахархаад айгүй тийм дотоод ирч тийм хүч чадлаа олж чадхаараа байгаад байна. Тийм учраас маш олон энерги 3 дугаар бүлгийнхэн дээр харагдаад байгаа учраас зарим нэг хүмүүс нь ингээд өөрийнхөө дотоод руу өнгийг шаардлагатай магадгүй ингээд явснараа явж чадсанараа ингээд сүнслэг байдлаа илүү хөгжүүлэх тийм шаардлагатай бас хүмүүс харагдаад байна. Зарим нь бол маш гоё аз жаргалтай байна. Пент ёстой өөрийнхөө бахархаад хааны энергид очихоор ийм байдалтай бас харагдаж байгаа хүмүүс байна л та. За тэгээд би нэг сургалт зарласан байна. Энэ уншлага маань дотоод ертөнцийн чинь ингээд үнэхээр ингээ хурж чадсан болвол шин сарнаар эхлэх 30 хоногийн сургалт дотоод аялал нээлттэй тийм гоё сургалт ихсэн байгаа. Хэрвээ та бүхэн нэгдэхийг хүсвэл холбогдох линкээр чат хэсгээр ороод ирээрэй гэж хэлмээр байна. Тэгээ 3 дугаар бүлгийнхэнд ингээд амжилт хүсье, сүнсний зорилгод нь амжилт хүсье гэж хэлмээр байна. Баяртай.